Сайн байцгаана уу? Миний YouTube сувагт тавхтай марил. Намайг Ояанд гэдэг. Би University of Washington их сургуулийн магистрант. Энэхүү сувгаараа та бүхэнд AI, Data Science-тэй холбоотой мэдээлэл болгон өөрийнх нь суралцах тухай, аяллахын тухай мэдээллийг бол та бүхэнд хүргэхийг зорж байна. За яагаад гэх юм бол 35 наснда ер нь бол сурах нь бол хүмүүст оройтсон гэсэн тийм сэтгэл байдаг. Яагаад гэхээр бакалаврын боловсрал эзэмшээд нэг газараа маш олон жил хүн ингээд суралцаад байхаар ер нь дахиж нэг суралцах шаардлага байхгүй гэсэн нэг тийм бодолтой болдог. Эсвэл сэтгэлдээ ерөөхдөө бол суралцъя тий дараагийн түвшинд магистр ч юм уу суралцъя гэдээ явж исэн ч гэсэн ажил амьдралдаа бид нар чинь дарагдаад ингээд мартах тохиолдол байдаг. Тийм учраас миний хувьд 35 наснда яагаад сурах болсон бэ гэдгээ бол өөрийн үзэл бодлоор бол тайлбарлая гэж бодлоо. За хамгийн нэгдүгээрт нь болохоор би ирээдүйн хамгийн том хөрөнгө оруулалт гэж бол харж байгаа. Яагаад гэхээр би 35 настай. За цаг хугацааны үед харах юм бол миний карьер 65 нас хүртэл үргэлжлэлээ гэхэд надад цаана дахиад 30 жил байгаа. Хэрвээ би дахиад шинээр суралцахгүй болвол дараагийн 30 жил маань магадгүй яг энэ зэг дээрээ би үлдэх боломжтой учраас үүнээс сэргийлээд өөрийгөө дахиад нэг апдейт хийж сайжруулж байна гэж үзэж байгаа. Тийм учраас цаг хугацааг урдаас нь биш яг эсрэг талаас нь харах юм бол дахиад надад 30 жил байгаа гэдэг бодлоосоо болж ер нь л дахиж суралцъя гэсэн тийм шийдвэр гаргасан. За хоёрт нь болохоор мэдлэг дээр ерөөхдөө туршлага нэмэгддэг учраас 35 наснд сурахад хамгийн тохиромжтой гэж миний хувьд бодсон. Яагаад тэгэхээр өмнө нь болохоор би бакалаврт эдийн засгийн мэргэжлэр сурсан. Тэр мэргэжлээ ерөөхдөө сонгохдоо бол манай өвм2 эдийн засгч мэргэжлээс учраас би сагаа сонгочихсон. За үүний дараа болохоор би миний мөрөөдлийн сургууль санхүү эдийн засгийн дээд сургууль байсан болохоор би санхүүгийн шинжээчээр сурсан. Тэр сургууль дахтаа бол би маш олон туршлага хамтын ажиллагаа, олон улсын судалгаа гээд маш олон мэдлэгийг хөрөнгөлүүлсэн ч гэсэн яг санхүүгийн шинжээчээр бол ажиллаагүй. Тэгээ сүүлийн 6 жил бол AI, Data Science-тэй холбоотойгоор ажиллаж байгаад яг энэ чиглэлээрээ бол магистр хамгаалахаар ингээд шийдсэн. Учир нь надад ингээд зарим юмыг системтэйгээр томоор ингээд бүтээхэд бол яг тэр мэдлэг нь бол хэрэгтэй байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр өмнөх миний сурж исэн туршлагуудаас ингээд харахаа энэ удаагийнх болохоор мэдлэг дээр туршлага нэмэгдсэн нь илүү давуу талтай юм шиг санагдчихж байгаа надад. За гуравт нь болохоор амьдрал илүү нөгөө тогтворчсон байдаг учраас илүү давуу талтай гэж би бодож байгаа. Манай хүүхдүүд ч яг дунд ангид орцсон. Манай бага охин болохоор бага ангиа төгсчихсэн байгаа. Тэгэхээр амьдрал маань нэлээ ингээд тогтвортой болсон учраас би яг 100% сурах үйл явц руугаа бол анхаарал хандуулахад надад илүү тохиромжтой санагдчихж байгаа. За дөрөвт нь болохоор ер нь бол өөрийгөө дахин бүтээхийн боломжийг олгодог гэж би бодож байгаа. Зарим хүмүүс болохоор яг нэг төрлийн мэргэжлэрээ илүү их ингээд явж байгаад арай илүү мэргэшигтэй эсвэл яг өөр салбар руу орж үзэх ч юм уу өөрийгөө бас ингээд туршмаар байгаа хгүй бид нар нэг л амьдарч байгаа учраас ингээд яг сонирхлоо ингээд явцын дууданд бид нэр ингээ олох тохиолдол байдаг. Тийм учраас дахин бүтээх юм боломжийг олгож байгаа гэж би бодож байгаа. Миний хувьд бол ингээл эдийн засаг, санхүүгийн шинжээч гэл өөр мэргэжлүүдтэй явж байгаад AI Data Science-ийн салбар руу би өөрийн гэсэн зэрэгтэйгээр ингээд орох нь надад бол илүү том давуу талыг бол авчирж байгаа. За тавт нь болохоор хүрээлэл ерөөхдөө бол бүхэлдээ солигддог хүнд ингээд ажил амьдрал гэж ингээд явж хахад хүн хитгэн хүрээлэлтэй ингээд харьцаадах тохиолдол их байдаг. Тийм учраас бас яг мөр зэрэгцэн сууж байгаа оюутан ангийнхаа хүүхдүүдээс маш их зүйл судална. Тэрнээс гадна яг сурж байгаа магистрийн түвшинд ингээд харах юм бол илүү их цаашаа ингээд карьерийн түвшинд хамтарч болох ч юм уу шинэ бизнес хийж болох ч юм уу маш олон санаануудыг гаргах боломжтой учраас хүрээлэлээ илүү бид нэр ингээд том болгоход тусалж байна гэж бодож байгаа. За 6-т нь болохоор орлого болон үнц нь бол нэлээд өсөх боломжтой. Өөрийнхөө яг байгаа үнцэн дээрээ бид нар дахиад суралцаад өөрийгөө илүү өндөр үнцэнтэйгээр дахин бүтээхийн боломжийг олж ирж байгаа. Түүнээс гадна дэлхийд даяар судалгаа байгаа зэрэг авж байгаа хүн болгон ерөөхдөө өмнөх орлогоос 80%-аар ингээд орлогоо
өсгөх юм боломж өгдөг юм билэ. Тэгэхээр бид нэр илүү үнцэнтэй болж өөрийнхөө тэ орлогыг илүү тэлье гэж бодож байгаа юм бол бас яг энэ яг дундын байгаа энэ насн дээр дахин суралцаад өөрийгөө дахиж шинийгээр бүтээгээд орлогоо өсгөх юм боломжтой гэж бодож байна. Тэгэхээр орлого одоо хүний яг мэдлэг хоёр бол параллел хамтдаа ингээд өсдөг зүйл учраас тэр лүгээ илүү их ингээд анхаарья гэсэн нэг тим шийдвэр гаргалтуул гаргасан. За долоод нь болохоор хамгийн чухал нь хүний нөгөө би өөрөө илүү нөгөө юу хүсдэгээ ингээд мэддэг болчихсон юм насн дээр сурж байгаа учраас илүү хариуцлагатай сурдаг гэж би бодож байгаа. Өмнөх нас болохоор магадгүй одоо бакалавртаа ч юм уу те нийгмийн хүлээлт эцэг эхийн хүлээлт гэх мэтчлээ маш олон хүлээлтийн дагуу бид нэр суралцдаг бол энэ удаагийн одоо суралцах аялал маань илүү өөр лүгээ чиглэсэн өөрийнх нь сонирхол учраас хариуцлагатай дээрээс нь маш амттай байх бах гэж бодож байна. Тэгэхээр миний ер нь бол хэлэх гээд байгаа санаа бол одоо 35 нас бол их оройтсон нас биш. Магадгүй өмнөх бүх туршлагаа ашиглан дахин өөрийгөө бүтээх нас юм аа гэж миний хувьд харж байгаа.